явъя гэхээр явъя. За. За нэвтрүүлэг эхлэхийн өмнө сум гэдэг ойлголтыг бүгдээрээ нэг эргэж харъя. 21 аймаг 330 сум. Тэгээ сангийн аж ахуйнууд байсан. За 330 сумыг одоо яагаад байгуулсан бэ гэхээр нөгөө бид нар чинь бэлчээрийн малтай учраас мал чинь бэлчээрэлж тархаж амьдардаг. 1.5 сая км квадрат өргөн уудам нутагтай энэ сумдад 146 мянган айл өрх амьдарч байна. Тэгэхээр энэ сум гэдэг бол малчин хүнд үйлчлэх хамгийн ойрхон цэг байхгүй юу? Сургууль, цэцэрлэг, захиргаа, дотуур байр, эмнэлэг. Жил хүрэхгүй хугацаанд шин сум төсөл хэрэгжиж байгаа сумууд 2 сумд болоод ер нь Монгол орны бусад одоо алслагдсан сумдуудаар ч гэсэн явлаа. 21-р зуун гачаад багш ийм балгасанд байгаад хэн хүн бодохгүй шүү дээ. Яг үнийг хэлэхэд бол байрандаа л усанд ордог. 1938 оноос хойш одоо хүртэл энэ сумд соёлын төв баригдаагүй байх нэхэр бас нэг асуудал тийм үү? Тэр битгэл наадамж авах дээрээсээ бүр таазан нурж исэн юм. Баярлаа. Хүүхэд төрлөөг бинтлийг бол заавал аймаг явах уу? Одоо ерөөсөө хүн бол заавал аймагт төрөх ёстой. Тэгэхгүй бол одоо ерөөсөө баларлаа яалаа. Бөөн зардал болно шүү дээ. Элчтэй шант буттай тат хоёрыг дагаж хаяа нэг хар гэрээ сувдаа суунаглан хөмөрсөн тооны доторх байлаа гэдэг. Одоо тэр цаг үе одоо үнэхээр ээж чадаагаа болчихжээ. За баярлалаа. Нэрт зохиолч Жагдлын 5-г нэг өгүүлэгт байдаг юм. Сумын төвийн одоо сумын төвд баян хуур хөгжим өнчгөн бодох шиг унгнаад л гэж. Нэг бодлын хөхтэй, нэг бодлын их тийм хөгжимтэй юм шиг санагдах мөртлөөгөө бас жаахан өгөрөөр би өөр өнцгөөс нь харж байна л да. Говийн ганц айл гэж нэвтрүүлэг байсан да. 25 жил. Ер нь хүнд чинь нэг эмзэглэл хим гэж байдаг шүү дээ. 25 жилийн өмнө тэгж эмзэглэж явахдаа би хөгжил гэдэг юмыг л мөрөөж ирсэн байхгүй. Хүн шоналтай л биш юм да. Яг одоо ингээл 25 жилээс яг тэр 25 жилийн миний хийсэн асуудал одоо бас байна шүү. Миний хүүхэд байхад байсан сумын төв одоо Монголын газар яг хэврээ бийж шүү дээ. Ингээл сумаасаа алхмаар ингээд залуучууд нь дайжаад байгаа. Зөмрөөл дээрээс гот руу яваад явна гэдэг. Малдар гарцхан ер нь байхгүй ш. Сумын ганц айл болох гэдэг шүү дээ. Нүгэд байна гэдэг чинь тэр шүү дээ. Гин голох өмнөхөө. Яа. За тэг. Тэгэхээр ингээ хүзүүн дээр ингээ бондгарын магараад байдیں۔ За яах вэ? Би тэрийг нэг холоос гаргахгүйгээр гаргачих. Ингэчүүл яадаг юм бол. За. За. Зүсүүлаадсан 3 сумын хүүхнүүд хилцсэн юм шиг хөгтөрдөн дээлтэй ирчгээд 100 захиршуулсан 3 сумын мөрд ижилсэн юм шиг сумын дэлгэрэн гайхуулж хөгтөргөн бадантай хөлийн хоёр асар хэцийн сэнгэр салхинд хээгэн гэдэл дээр ихэд Евэн хэтээс одогон 100 докторлцох 9 давааны бөхчүүд наадмын зэрэг тэмцэлдэнэ. Та хөдөөнийх нь ч юм уу ер нь орон нутагтайгаа улсууд маань их төсгөр ч юм уу зүйлийг сумын асуудал дээр их ярьдаг л да. 80 90 жил ямар ч бүтээн байгуултгүй морио уралдуулж баярлал сумын одоо 90 жил 80 жилийн хийгэл юунда баярлаад байгаа гэдэг үгийг та маш зоригтойгоор хэлдэг. Хөндлөнгөөс харах юм бол энэ бол улс төрч хүний хувьд эрсдэлтэй ч гэмээр үг. Энэ тухайд Тийм бүтээн байгуулалт хийгээгүй ээжээж за яг уламжлал гэдгийг бол хүн авч явах хэрэгтэй тийм ээ уламжлал одоо шин 93 наадам байж ээж Монгол улс гэдэг юм байж байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл тэр цуснд нь нэг жилд нэг л удаа баяруудад вакцин хийж гэж шүү дээ. Чи Монгол үндэстэн гэдэг нь тусгаар Монгол үндэстэн гэдгийг мэдэрдэг нэг 2 3 өдөр нь энэ болж гарч байгаа. Тэгэхээр энэ баярлах гэдэг юмаа бүтээн байгуулалтайгаа хослооч ээ. Зам болгоод нутгийн зөвлөг баахан живтэй болсон нэг олон торгон дэлгэх хүмүүс баахан явж байгаа буцаад өвөл тагмарт. Тэгээ сум ундаг. Байнгаш миний шүүмжилдэг юм нутгийн зөвлөл. Нутгийн зөвлөл өнөөдөр бүх улс их хурлын гишүүд юм уу улс төрчид эзэн болцсон. Нутгийн зөвлөл гэдгээр нөө золгож шүлэг уншуус дууд болоод сэтгэл сан хинд өгдөө. Нэг хушуураад нэг морь юм уу бүхэн дээрээ зүгээр хэдэн зуун сая ингээ сумынхаа төвд аваалаад наадам хийгээд байгаа. Иймэрхүү салхилж болохгүй.
Нутгийн зөвлөл Улаанбаатарт биш яг нутагтаа хуралдаад сум орноо яах вэ гэдэг аймгийн удирдлагуудаа шахаад, их хурлын гишүүдээ шахаад ингэж явдаг нутгийн зөвлөл байгаасай л гэж бодож байгаа байхгүй. 100 амарх зүгээр эх орон шүү гэдэг хүн ярьж ирсгэлээ Монгол нутгийг юу гэсэн үг тэр чинь тий. Тэр чинь муухан ядгарч иж шүү эх орноо. 100 зүгээр юм да Монгол орнд гэж ирсэн. Тэр шиг нэр яг хөө наадам хийхээр сум зүгээр юм дэж болохгүй шүү дээ чинь. Бодвоштой үгүй шүү. Бодвоштой. Үзүр турав булаалцгээд наадам тарна гэхээр үрээ дагаа хөдлөөд наадамчид болсон гэхээр сумын захиргааны ороод туг ганцаараа юу ингэж намирч суласрын хормог нэг ямар уйтгартай юм бэ гэж наадам тарах уйтгартай байдаг шүү дээ. Гээл бүх юм алга болоо. Тэр шиг нөгөө сумыг үл тийм наадам тарсан шиг болгож болохгүй. 80 90 жил 100 жил боллоо сумууд маань. Энийг одоо солих болжээ. Нийгэм солигдлоо, өмчлөлт солигдлоо гэсэн үүднээс л энэ гарч байгаа юм л да. Хуучин байшин дөрөлдгөл ярьдаг гэхэд бас ингэж ярилж болохгүй л дээ. Энэ чинь бүр дайны үед одоо 35 оны юу штэ. Одоо Орсын 10 фронт болж исэн газар энэ. Шинэ барилгатай болгож өгөөч гэдээ одоо нэг 10 хэдэн жилийн өмнө би хүссэн юм байна да. Тэгээ одоо биелэхгүй ингээ явж байгаа юм. Энийг одоо олон удаа би одоо сайд дарга нарыг хараад одоо өчнөө одоо сайд нар зижила ерөнхийлөгч зижила би одоо ганц л энэний төлөв зогсож яддаг хүн. Дуурч яддаг хүн. Тэгээ одоо биелэхгүй юм одоо тэгээд ямархуу байдалтай. 90 жилээ өгөх гэж байх юм. Тэгээд миний санаа зовж идгийн нэрээ тий. Дорн таймгийн Матас сумаас бид нэр ярьж штэ үзэгчтэй. Тэгэхээр энэ бол ариун дагшин нөгөө л дайчин тамсаг нөгөө л уурхай үүсний уурхай нөгөө л гайхамшигтай баялагын дэлхийд гайхуулаад бид нар магтаад л одоо дийлэн дээр толбын тавиад ингээл яриад байсан. Гэтэл яг нутгийн хүмүүс нь 1938 оны хүлээвтэй бүжиглээ сууж ийн гэж болохгүй л дээ тийм. Энэ хаваараа бас янзын зааг гарцсан энэгээр. Энэ хаваараа зааг гараад юу ячингууд нөгөө ингээд салхисгээд харна. Одоо ингээд гараан тавьсан салхисыг нь. Тэгэхээр юу яцаах вэ? Ингээ юм чихцээ. Тэгээ жихийг тусам улам цаашаа тэлэлт үсэл яваад. Тэр модзод нь тэргээр нь ингээд юугаар нураад тэгээд юм чихээд зөвхөн дөргөнд. Бүтэн байсан. Дөргөнд ингээд нураад унччих. Тэгвэл одоо жинхнээс газар хөдлөлөөр баларва. Хамгийн түрүүнд. Тэр Урлагийнхаа одоо уур сэтгэл зүрхээ зориулсан бүр одоо нэг урлагийнхаа жинхэнэ шүтэн бишрэгчт нь болцсон учраас дугуугаар юмыг өнгөрөөгөө сурцсан. Тэгэл за болох байлгүй дээ болгондоо нэг сайхан концерт тоглоод эргээд сайхан алгаанд ашчаавал тэгэл хамгийн том шагнанд нь тэр. Тэрнээс том кайф аваад. Харва дэлхий аясараа хүний сэтгэлийн дуутай билээ. Хүний сэтгэлийн дуутай да хорвоо дэлхий уйдаагүй билээ. Хүн ганцхан эзэн нь болохоороо хүн хүндээ хайртай байдгиймаа. Манай сум маань ямар хөө харагдаж байгаа вэ? Та нар сая дистриктэд дээгүүр нөөсөд авсан байна. Байлдаж байгаа орны хэмжээ шахал. Барилга байшингууд гэдэг чинь энэ одоо жишээ нь засаг захиргаа байна, сургууль байна, цэцэрлэг байна чинь 56 оны 50 хэд оны үед баригдчихсан тийм барилгууд. Ямар нийгэмд амьдарч байгаа вэ? Одоо бид нар ямар хөө байр сууцанд амьдарч байна. Өвөлдөө заримдаа гэр дотор хамнаас уур манараас сууж байгаа шүнсэндээ. Тэгээ нүүрс нь хол үнэтэй тэгээд. Хөдөөний хүн хотын хүн гэж хоёрынтай болчихлоо шүү дээ Монгол улс чинь. Эрэгтэй эмэгтэй гэдэг шүү тийм ээ хөдөөний хүн хотын хүн. Хөдөөний хүний хэрэглээ хотын хүний хэрэглээ шал өөр болсон. Нэг улсад байгаа хоёр өөр хүн болчиход байгаа. Энэ хоёр тэнцэх юм бол ерөнхийдөө нөгөө яриад байгаа хөгжиж. Одоо Улаанбаатарын хамгийн муу голыг харихнуудыг хөдөө сум зардаг шүү дээ. Одоо зардаггүй. Зээ яшигтэй шээ. Дуусах гэж байгаа гэж бодсон. Зарим хүмүүс агуул бид нар яриаг бодоод энэ сумын төвийг муулаад байгаа мó гэж хэлэх байх. Энэ одоо тэгэл Монгол хийм бэ гэж. Гүй тийм биш. Би ч бас өмөр хэмдэр нөмөд өмөлцгэн дээр нөмөлдөж уйлах газараа уулдаг. Монгол Улсын төрийн шаргал дагмдыг үг гэдэг шүү дээ. Өмнө зүг нутгаар бараатай гэхэд өөрөө ирэхгүй нулимс гарна гэж. Тэр шиг үнэхээр сум сайхан байна гэдэг бол миний л их орн. Мууг нь хэлхээс өөр зам. Та бүхний бүтээж байгаа нэвтрэлд хүний оройд орлоо гэж бодвол Монгол төмөл буянтай шүү дээ. Бид хоёр нэгээр алдаршахгүй шүү дээ юм биш үү?
Үнэ. Дуулж байгаа бол хамаалагд тийм ээ. Нөгөө талдаа бас хүмүүс тэртээ дөрвөн нүүц суугаад ирсэн амьдрал донд заавал тэгж халуустай байгаадах ямар шаардлагатай. 100 жилдээ голынхаа усандаа ороод л өвөлдөө төмпөнтэй угаагаад болоод ирсэн. Тэр амьдрал нь одоо энэ ярьж хүсэж байгаа эко амьдрал чи юм биш үү? Тэгээ яагаад ингэж их одоо зов зүдэрч мөчөг дарчиг байгаа эдийн засагтаа ийм их юм яаж улс төр хийгээд байгаа гэсэн яриануудыг ч сонсч ялаа. Тэгэхээр наад чинь бол бас л яриад бас яриагийн сонсгол ёстой л да нүүдэлчдийн уламжлалыг авч явах хэрэгтэй гэдэг. Одоо зарим хүмүүсийн учир утгыг нь ойлгоогүй гэж Монгол одоо уламжлалыг устгалаа усанд ордог болголоо гэдэг юм яриад эхэлж байгаа байхгүй. Ястай л нэрээ ястай тэгвэл энэ сумын хаяа явъя л да эзгүүр гэлдийн сум нь. Ямар ч эзгүй хүн малж байхгүй ингээ байж. Монголын энэ том тал хэр нутгийг энэ сум орон нутгийн усууд манжир хөдөөний малчид. Мань мэтэл манжирт энэ эзгүүрээ байж ингээ байж ингээ айчи яадаг. Ямар ч юм байхгүй. Тэгээд энэ шинэ сумын төвлөрөх төслийн талаар олон янзын санал бодлыг өгчлээ гал да. Үүнийг эсвэргүүцэгчдийн тухайд бол ер нь тийм хүний санаанд багтмаар юм шиг надад санагддаг юм. Төв газрын саавн сууж байхад энд нар салхинд явж байгаа малчид ягаа саавн сууж болдгоо. Дэлгэр сумын хувьд чинь халуун хөтөө ус мөн л бус сумуудын адил байхгүй. Сумуудын адил нөгөө нэг төвлөө гадаа нь болтойгоо. Имлэг нь бас гадаа халуун хөтөө усгүйгээ тийм ээ. Амьдрах таатай орчин гэдэгтээ та яг жоохон юу хүсээд байна вэ? Бүр ингээ халуун хөдөө устай усанд орчдөг тий. Одоо ир чинь хамгийн гол нь одоо манай энэ ил ноолжсаа сатах хэрэгтэй байгаа хамгийн дөрөв. Тэгээд төвлөрсөн дулаан хэрэгтэй. Цэвэр бохор ус хэрэгтэй. Одоо 21-р зуунд бид нэр амьдарч байна. Өнөөдөр байндаа ингээд усанд ороод гадаа жорлон даарч байгаа бэлцээл иймэрхүү амьдралтай байж шээ. Бид нар ч нөгөө нүүд сууж байхдаа чинь хүүхдүүдэд нийлүүлж сургаж байгаагүй шүү дээ. Одоо бид нар нүүдэл яриад байгаа ирнэ. Сургууль, соёл, төвлөрсөн бүх юм нь хамгийн жижиг нэгж дээр яхад тэр боловсролын асуудал чинь. Яалтчгүй нийлээд байгаа нь тэр жоох юмнууд чинь. Аав ээжээсээ 6хан настайдаа холдож ирээл тэгээд өвөл ингээ мөстөө нойлд гарна гэхэр зүгээр их хүний хувьд л сэтгэл өвдөд байгаа байхгүй тэнд. Тэгэхээр өөрсдийгөө зөвдөх болохоор нүүдлийн юм ярьчаад хөдөөнөө сонгогдсон засгийн газрын гишүүн сайд хүртэл юм ярьж байгаа юм. Монгол уламжлалт алдагдуулах гэлээ. Өөрөө тэгсэн мөртлөө байшин хэдэн давхар хаус маусанд амьдраад байдаг. Их хөрлөг шийдтэн айл хөдөөний малчтар явуулах хэрэгтэй сар. Тий. Сар. Тий, сараа бол яаж амьдарч байна? Яаж амьдарч байна? Яаж ажиллаж байна? Сар бид нар 7 хоног л манай сумын хувьд бол Монгол улсын ерөнхийлөгч төрүүлсэн Монгол улсын ерөнхий сайд амар жаргал бас манай сумынх сайхан бэлэг гишүүн бас манай сумынх. Тэгэхээр тэр хүмүүс бол маш сайн сум орон нутгаа одоо нэг харах цаг болсон байхаа гэж миний хувьд бол бодож байна. Ерөнхийлөгч нэг ихтэй хэлж байсан. Манай сумд малгас шиг байна шүү дээ гэж хэлж байсан. Тэгж хэлж байсан. Тэр өөрөө хэлж байсан. Авчээс шарлуулж авигаал битгий хүлээнээрээ намрын дахиад яв. За бүгд за. Ер нь та суурин соёл иргэншлийн тухайд ямар бодолтой явдаг вэ? Монгол хүн ерөөсөө хизээ энэ юу н одоо цог золбоонд буурсан юм бэ гэхээр ерөөсөө суурин амьдрал хөрөнгө хоёр төр суурлал буурсан байл шүү дээ. Түүх үзэхэд. Ер нь хөдөө мал дээр гарсан сонирхол ер нь байхгүй шүү дээ. Нэг явсан бол сонирхол нь тийм болчиход байна ер нь. Одоо ер нь тэгээд ер нь бидний хойж залгах ер нь малчин гэдэг чинь ер нь бас хавардан шиг одоо 20-30 жилийн дараа бол ер нь зөмөрөөл дээрээс гот руу яваад явна гэдэг. Мал дээр гарч байгаа ер нь байхгүй шүү. Өнөөдөр Улаанбаатар хот гэх тийм ээ. Яаж шам баралдсан бэ? Хот төлөвлөлт чинь 500 мянгаар хийсэн. Тэгээ хувьд машин байхгүй нэгээд замуудын нарийнхан хийсэн учраас одоо багтаж ингээ байц. Одоо яах вэ? Дагуул хотуудыг байгуулах хэрэгтэй. Тэгээд тэр нэг метр хот 200 мянган үнэтэй гэдэг ч юм бол энэ юмас харамжуулж байгаа нэг санаачлал юм л да. Тэгэл одоо бас л зогсоох байх л да. Уг нь бол ингээд сууршмал амьдралыг бий болгохдоо айл болох монголчууд ямар шүү байдалтай байх вэ гэдгээр тооцоолмоор юм шиг. Одоо Улаанбаатар хот чинь сая 400 мянган хүн амьдарч байна. Энэ ихэнх нь гэр хороол болж байгаа. Тэгэхээр энэ гэр хороол гэдэг нь өнөөдөр яриад байгаа бид нар ажил удаа ядуур болж. Тэгээс энэ сум маань энэ нүүдлийг л багасгах гэсэн бас нэг том хувилбар байна. Алсагдсан сум бол ер нь тэгээд их дэвжих юм байна. Өөр улам шилжиж хөдөлгөөн ихшэл яваад байдаг. Одоо манай бүрд сумын урт талаа энэ баян эндрийн хойтлын төрөл байхгүй шүү дээ. Улаанбаатарыг сайхан юм шиг их явцгааж байна. Усууд суурин газраа их бараад дуулчих.
боломжтой бололцоотой улсууд нь суурин газараа хүүхдээ сургадаг болчих. Энд нэг боломжоогүй бололцоогүй нэг тиймэрхүү одоо юу ч гэдэг хөдөөний нэг малчаар дэл хүүхдүүд энэ чиг нэргэдээ суудаг болсон ба шүү дээ. Манай сургуульч одоо 400 гаруй хүүхдтэй байсан. Инжилийн тухайд бол одоо нэг 170 хүүхдтэй болсон байна. Шилжилт гэдэг чинь ерөөсөө хүн чинь тоглох газар амьдрахаа бодож явж байгаа нүцэндээ тийм шүү дээ. Аль тийм болгон одоо 21-р зуун гарчаад байгаа чинь ийм балгасанд байгаад хүн бодохгүй шүү дээ. Тэгэл нутгаас агсан тэгэл шуургатай тэмцсэн хэдэн усуудлын тэгэл байцгаал тэгэл. Тийм байж болохгүй л дээ. Миний л их оронд айд хоон одоо Өнтэй аймгийн Бэндэр сум ч юм уу одоо Бямсанаг бол хамгийн сайхан сум байгаа шүү дээ. Тэглгүй. Монгол Бямсан гоорлно шүү дээ. Тэгнь. Өнжүүлийн тэр баян жүүлийн мөнжүүлсмэг лав гахад бол уйлна шүү дээ. Миний дорногын алтан ширээ ихэд хоёрыг муу бол би гүү та нар боссон маяр юу гэж миний сум руу ороод байгаа юм л гэж шүү дээ. Тэгвэл миний сум сайхан байхад бодгон төлөө зогсоод хэрэгтэй. Шүлэг үчиж болдго юм бол тэгэл нэг ижээ аавгаад зохиолын дуулаад маагч уйлдаг үстэй. Ямар сайхан нутаг мэн тэгвэл тэгж уйлж байгаа оронд сум ер нь яаж вэ? Та миний нутагт юу их гэж байна? Асарыг үнээрон досон аз жаргалан хамгаалжава. Яг үнэнгээс хэрвээ та хариулж чадах бол үнэхээр иргэний зориг танд байгаад сумаа хайчмааргүй санагдаад энд байгаад байна уу? Нэг бол бас ийш тийшээ шилжилт хөдөлгөөн хийх гэхээр зардал мөнгөнд дэлэхгүй байгаад байна уу? Ер нь өвөг дээдсээсээ бид нар өвлөгдөд ирсэн эцэг эхийн өвөг дээдсийн нутгийг бид нар хаяад явна гэдэг надад л нэг сонь санагдтыг. Гэхдээ сумаа гэсэн сэтгэл байдаг яг. Энд ч одоо хар багаасаа л энд амьдралаа. Тэгэл энэ сайхан нутаг оромж ингэж байж байгаа юм чи энийг хөгжүүлээ эндээ амьдрий гэсэн сэтгэл байдаг яг. Түмнээс одоо ийшээгаа би ямрыг хараа би тэр соёлтой газар тэгээ явмаар хүндаага явмаар тийм ээ. Уучлаарай соёлтой газар гэж та яг ямар жишгээр хэлж байна? Одоо яг үнийг хэлэхэд бол байндаа л усанд ордог. Одоо ингээл ламрын сэр уцаа гол дээр усанд ороо зогсчээд хүмүүс байхгүй. Тэгэл байндаа л ордог байхгүй юу? Орон нутагт нэг хүн амьдрахад орчныг бүрдүүлээд өгсөн ханаас халуус аваад хүний адил сайхан амьдарч бол юу гэж хотлоод юм хэлэх юм. Одоо шинэ хүн мэдлээ нутаг оромж амьдрал дэлгэрч чинь хүүхэд төрлөөг мэдлээг бол заавал аймаг явах уу? Одоо энэ суман төрхөө болсон хүүхдээ. Энэ бол бас эрүүл мэндийн яамны сайдын тушаалтай. За. Суман түн төрүүлвэл тухайн эмч одоо цалингийн 20 мөн 32 тургуулдаг болсон. Дээхэн үед намайг эмч хийж яхад чи суманда хүнээ төрүүлсэнгүй ээ гэд загинж байсан. Одоо бол загнахаа болсон. Та нар төв газар төрүүлээ. Төв аймагт авч төрүүлээ. Тэр юу одоо ямар утгатай юм? Ямар утгатайг би мэдэхгүй. Одоо тийм л болсон юм байна лээ. Эмч нар нь хөгшөрсөн байхгүй одоо. Тэр үед бэлтгэжсэн эмч нар чинь залуу байсан. Илгээлтийн эзэнгээр явж орон нутгатайс одоо энэ хүмүүс 60 70 80 хүрцээ. Нөгөө залуучууд чинь тэр нарийн мэрэгчлэн хүмүүс сумд очихоо болцсон байхгүй. Бид нэр ингэ штэ. Хүүхд төрлөө гэж ингэ бодох юм бол одоо тэгэл урьдчилжил тэр хүүхдээ авчиг эмнэлэг газар бол тэгээ нөгөө хүн чинь ахгүй гэр ахгүй нөхцөл одоо өөрийн эдийн засаг санхүү болцоо таашаа болцоогүй ч юм байна соно өдөөний юм чи мөнгөтэй шүүгээр мөнгөгүй ч юм. Аймаг дээр тандгүй айл хүнартай янз бүрийн зовлон хүнд байгаа юм л да. Бөөн зардал болно шүү дээ. Гэхдээ тэгээд суманд төрөх гэр их баригч байхгүй. Тэгээд боломжтой хүн байна, боломжгүй хүн байна. Хүүхд төрөх гэж байна. Аймаг руу явна. Аймаг хэдэн километр? 200 км, 300 км. Зарим алсагдсан сум бол 400-500 км. Тэгээд яах вэ? Моциклээр л явна. Гэхдээ хотын хүмүүс бол төрөх гээд түргэн хажууд нь багтал янз бүр болдог үстэй. Чипэн 100, тэрүүн 100 машин өндөртөө моциклээр ингээл жирэмсэн хүн чинь 200 км явна ш. Гэтэл чи аймаг явандаа гэж бодохоор энэ гидсэн зам ёсороо төрж байгаа ч юм уу ч. Маш их энгийн зүйлийг л энэ хүмүүс нь ярьд юм биш. Боловсон 0-той болчихъя. Гэрийнхээ хаяанд төрдөг болчихъя. Тийм ээ. Хүүхдүүд маань нэг галалдгүй сургуульд явдаг болчихъя. Өвөлдөө нэг мөстдгүү нэг дулаахан сайхан нэг баяр ёслолоороо нэг дуу хуураа үздэг болчихъя гэсэн ийм л зүйлийгээ яг үнэндээ хөгжил гэж тодорхойлоод байгаа шүү дээ. Гэтийн ч лаадаад хитэрж байгаа шүү. Бямбасарга Монгол Улсын ерөнхий сайд болоод зах зээлид байж байх үед нэг юм хэлжсэн. Үгүй миний ард түмч нэг их юм шаарддаг юм шүү дээ гэж. Тийм их шуналтай биш юмд их уужуу ханддаг ард түмч шүү дээ. Одоо бидний энэ бид дуурын сууж байгаа чинь доор бол одоо нүүрс байгаа юу? Нүүрс шүү дээ. Баялаг дээр сууж байгаа тийм. Бид нар чинь нүүрсэн дээр бид яагаад энэ их баялагийг дагаж хөгжихгүй байна гэдэг иргэд маань цохолдог тэр бол бас зүйл да. Тэгэхээр бид нар ийм их баялагтай юм чинь энэ сум тэр хэмжээгээр баялагын хэмжээгээр л одоо хөгжих ёстой.
За нэг иймэрхүү миний явсан газар. Мөн намхан байшин дотор те гадаа нь ингээл хүн чулуунчлаад шолон сэтгэлээ дахилагын чулуунчлаад яг чонын хэмэртэй хүн байна. Солон гад шиг золцоодаа гэдэг шиг ингээл гадаа нэг хүн тэл юм уу хоёр дэлгүүрийг нь хагасан нэг арх зардаг дэлгүүртэй тэгээ хүмүүс нь харалсан зарайтай. Нэг л гондоо илгүүр муутааш болдог юм уу тэр хөлхний арх угаад те. Нэг л тийм тэгээ нэг юм дарцаг нь ингээл те салхин тачгнаа наадмаар нэг жаахан хэдэн оохор боддог юм уу та ийм сум битгүүр ерөөсөө энэ сюжетүүдээ ерөөсөө сая зүгээр л дүрсээ хэлж та. Би миний явсан газар тийм одоо тийм байгаа хгүй. Тийм би миний явсан газар бол арай өөр байсан. Арай өөр. Би Баянгарын хоёр сумаар явсан. Баян лигээр явсан, Бооцгаанаар явсан. Жишг сум гэж. Жишг сум. Мэддэг аа. Чи өөрөө мэднэ тийм ээ. Танаа технологиор орж байгаа байшингууд нь өнөөдөр дулаан алуун байгаа гэж. Тэнд за дулаан сайхан тогтоо гэдгээс илүү тэнд орчин үеийн хотод байдаг бүх зүйлийг шийдэж өгсөн байна. Тэр нэг сумд 10 тэрбум төгрөг хайж иж энэ үйл явц сая хэрэгж хүндэстэй байна. За жишг сум бол ингэ босдөг юм байна. Бид та нар хаар Баян лигээр Бооцгаагаар ийм гоё бол. Тэгсэн нэг зовлонтой юм сонсогдож байна. Ийм сайхан ихлэл яваад энэ жишг сум гэж юм чинь нүд баясгах сэтгэл үүдгээр энэ бодтой бидний нүдэнд үзэгдээд галт тэр хөдлөд ирсэн чинь энэ оны төсөв дээр нөгөө 10 тэрбум чинь тэг дундуур нь хаваагаад 5 болгоод бусад сумдад одоо 16 сумыг нөө жишг сум болгох тухай юм яриа явж байгаа юм байна. Яриа явж байгаа хөтэ ингэ шийдчих. Тэгэхээр энэ бол их хөлигтэй болчихж байгаа юм л да. Гэхдээ яг би зүгээр явж үзсэн яг тийм л юм билээ л дээ. Одоо байгаа тэрийг л худлаа хэлээд яг одоо байгаа байшингуудад нь л дэд үтс оруулах. Хуучин байшингийнхаа хооронд дулааны магистрал шугам холбох гэдэг. Сумын захиргаа энэ талд хүүхдэд цэцэрлэг тэр уулын ангирт. Сургууль нь бүр энэ баруун хаяанд ийм юмд магистрал шугам хичнээн мөнгө өрөх вэ. Энэ үр дүнд хүрэх үгүй юу гэдэг. Чи үл ингэж байгаа юм байна. Би шулгал хэлье л да. Энэ бол 5 төгрөгийн шоронд дулаан хийчих гэж байна л гэдэг юм ба шүү дээ тийм үү? Би яг тэгж хэлэх гэдэг шулуун дээр. 80 тэрбумыг 8 сум хийгээд нодонгийн 2 тайлэр 10 болоод дараа нэг 8 хийгээд явах байсан уу? 16 сумд ингэж дэд үтсийн ихэл тавьж өгөх байсан уу гэдгийг нь бол тэр хүмүүс нь мэддэг ажил. Ер нь нөгөө хүнчлийнхаа хэрээр хүлээж ийн гэж байдаг штэ. Тэгэж болоогүй мүү. Одоо л бүгдээрээ баталчаад төсвөн данхар байна гэдээ ах юм. Баталж байхдаа юу бодож ирсэн юм бэ? Хүн ам өсөд байдаг, малын тоотлогоо өсөд, усад хөгжөөд байдаг. Нөгөө хүнжил маань 90 оны хорол байгаад байдаг. Одоо юу гэж нэхэр хоёр хүн нэг хүн байж байгаа, нэг хүнжилтэй байж байгаад гэр бүлтэй болоод хоёр хүнжилтэй болно. Эсвэл хүнжлээ томсгоно. Хүүхдүүд гарна, хүүхдүүдтэй хүнжил авч өгнө гэд хүн ам өсхийн хэрээр хүнжил өсөө яваад байдаг та. Тэгэхээр бид нар чинь хүн ам маань өсөө, мал сураг маань өслөө, эдийн засаг хөгжих юм бол хүнжлөө яагаад томсгож болдог. Яг хөдөө орон нутгаа эзэнтэй байлгаж байгаа энэ хөдөө сумынхаа хэдэд юуг нь харамлах вэ? Тэртээ тэргүй бас ч гэж Монгол нэг үеийг бол мөнгөтэй болчлоо, төсөвтэй болчлоо. Одоо болохоор яг хөглөөр бид нар хөгжлийн ганцхан юу вэ л да хөдөө орон нутг руу хөгжлөж хэлүүлэх хэрэгтэй. Хөдөө орон нутгийн хөрөнгө оруулалт асар хэмжээгээр оруулах хэрэгтэй. Анх батлагдж явах үед та өөрөө бас улсын хурлд байсан, төсөв суулгаж байхад байсан. Тэгээ ер нь бол энэ ганцхан сум биш л та Монгол улсыг хөгжүүлээ гэдэг шинэ бүтээн байгуулалт гэдэг одоо хөтөлбөр гэх юм уу да. За ерөөсөө л ингэж хөгжүүлэх юм байна гэдэг бодлогыг өгнө. 2010 оны 6 сарын 23-нд батлуулсан баг. Энэний нэг хэсэг нь хөдөөг хөгжүүлэх нүүдлийг багасгах шинэ сум гэдэг төсөл. Нийтдээ 330 сум байна. Энийг ингэж шат дараалаад эхлээд 96, дараа нь 96 ингээд 300 болгоод хөгжүүлье гэсэн ийм хөтөлбөрийг бол их хурлаар баталсан юм ба. Их хурлаар батална гэдэг маань хууль. Хуулийг засгийн газар хэрэгжүүлэх ёстой. Гэл явж байгаа юм л. Тэгэхээр нөгөө засгийн газар нь их хурлынхаа баталсан юмыг ойлгохгүй байхад та наашаа цаашаа гал юм. Миний чинь батуултын засгийн газар байсан 12 оны сонгуул хүртэл. Нөгөө хийх юмаа хийдгүү. Тэгээ нөгөө 96 сумч байхгүй болсон. Одоо бүр нэгд сум байхгүй болсон. Хаа байгаа. Өнөөдөр манай шинэ сум төсөл хэрэгжинэ гэд хэдэн жил болж байна? 8 жил болж байна. Тэгээ одоо яасан? Байх. Яасан? Үгүй нөгөө засгийн газар солигдсон шүү дээ. Мөнгө байх. Тэгээ бид нар засгаас гарсан дахиад 12 оны сонгуул болсон. Энэ нөгөө шинжилсэн засгийн газар. Тэгээ 5 сум орцсон байсныг хэрүүл уруулж арай гэж нэг юм 3 сум орсон юм. Нийтдээ 35 тэрбум төгрөгийг 3 сум гээд нэг нь замын өдөр 15 тэрбум. 10 тэрбум нь Баянлиг сум, 10 тэрбум нь Бооцгаан сумаа гэдэг. Ингээ засгийн газрын тогтоол гарсан. Одоо Эрдэнэ сум бол баг нэрч байхгүй юм байна лээ. Тэг Баян хонгор яга хийгдсэн. Баян хонгор эрх мэдэлтэй бас хийн шүү дээ.
Батбалгыг хэлэх гэдэг нь та Тийм. зөв шүү дээ. Зөв. Гэхдээ яг тэр их мэдлэлтэй өөрийнхөө сумд сайхан юм хийгээд Эндээс чинь нэг сум ч гэсэн л хийж л байг л дээ хөөрх юм. Эндээс Монголын нэг сум ч гэсэн сайхан хөгжиж л байг л дээ. Энэ сумнаас тэгэхээр чи эрх мэдэлтэй хүн төрөөгүй гэж хэлж болохгүй. Эндээс чинь танаа харьяатай хүн тэнд суучлах ш. Бага. Тий. За түүх гэвэл юм. Тэгээ яагаад өөрсдийнхөө олонхороо шийдсэн энэ чи хэрэгжидгүй юм бэ? Намчрахдаг энэ нам дотроо ингээд нам чрахдаг одоо намын толгойг барьцны хэдэн хүмүүсээс л болж энэ улс орныг дөр талцж байна тийм хоёрдугаарт эрүүл сарвал ухаантай хүмүүс ийш орж ирдэггүй тийм нөхсүүдийг л бөглөждөг юм болов гэж бодод шүү дээ. Тэгэхээр энэ нам гэдэг юм байх ёстой гэхдээ байх юм ин одоо хуульчилж хязгаарлаж өг. Өөрөө бас жоо намчраад байна уу? Нам мамг яваад байгаа тийм. Хурал мурал талах ташаа сууж байгаа. Ташнаа, тэрээс ташнаа. Тэгээ энэ хоёр нам гэж хамаг юм хуваачирсан. Шалт юм байна. Тийм яг хүрээ хийдин тэр. Хоёр нам. Яа юуны чи? Та бүхний одоо бий болгосон ардчлал чинь л өөрөө олон намын үзэл бодлыг уралдуулдаг, олон намын системийг та нар тэмцэж авчирсан шүү. Нөгөө нам ярддаг, арчил ярддаг Америк гэдэг орнч одоо хоёр хэл намтай байна. Хоёр том намтай ээлжтэл төрөө бариад идэг. А гэхдээ нөгөө бодлого нь алдагддаг. Тэгээ бид нар бас нөгөө нэг арчлаа хитрхи орилдоо итгээд яваад байгаа юм болов. Тэгээ нөгөө нэг бодлого байхгүй 4 жилээр амьсгалдаг. 4 жилийн настай бодлого явдаг. Энэ жижигхэн газар чи алга дарам газарт хэд хуваагдчихж байгаа юм бэ нам гэд. Тий. Энэ бол ёстой бас хөгжлийг чангааж байна. А гэтэл хөгжил явуулж байгаа сум чи харин талцгаа болчихдөг юм байна. Жишг сум болох энэ их бүтээн байгуулалт өрнөжин. Тэгэхээр энэ түүхэн үүрэг, түүхэн үйл явцаас тантай холбогдож байна тийм ээ. Би азтай шинэ өөр ертөнц шилжсэн одоо шинэ өөр орчин бий болгосон гайхалтай азтай сум байна. Одоо энэ Ахмадын хувьд би үнэн баярлж байна. Алдар нэрийн барилга хийсэн залуу сайн уу? Алтан утсаар хэвсэн бүсгүй сайн уу? Сайн гэж та мэдээд байна уу? Сайн гэж инээмсэлж байна уу? Хай! Нэгдүгээр, хоёрдугаар болохтой зэрэг манай энэ сумд одоо ажилгүй байсан 40-40 одоо 100 залуучууд бүгд ажилдаа орлоготой болцсон. Мөнгө тоолдог боллоо. Манай сум энэ бүтээн байгуулалтын дээр 200 одоо өнөөдрийн байдлаар 256 ажилчин байна. Түүнээс одоо 122 нь манайх байх юм аа. Энэ Канад модон технологиг угсрах, суурийг зотгох ийм бас чадварыг эзэмшээд Монголын одоо ахаад 300 орон сум шинэ сум баригдахад манай сумын залуучууд мэрэгчлэнгээр очих боломжтой гэж бас үзэж байгаа шүү. Ер нь төр засгаас нэг ихтгэл төрүүлээхээр иргэд маа ч гэсэн өөрөө дагаал хөдөлдөг юм байна л да. Аль болох сайн хийх юмсан, сайхан хийх юмсан гэсэн тийм л хүсэлтэй. Тэгэхээр өөрийн гэсэн сумдаа өөрийн ийм сайхан юм босгоод ингэж ажиллаж яах гэдэг нь үнэхээр сайхан байна. Эргээд дурсах түүхтэй. Эний чинь ингээ хажуугаар алхах, эний чинь би бүтээсэн юм шүү, босгосон юм шүү. Үнэхээр бахархалтай юм. Залуучуудын амьдрах хандлага, орон нутагтаа үлдэх хандлага ихсэн гэдэгт та хэр итгэлтэй вэ? 100% итгэлтэй байна. Хэрвээ сайхан амьдрал би рүүгээ нэмсэглэх хэрвээ сайхан амьдрал өгдөн зах. Баярлж байгаа хүмүүс тэр сумынхан, зэрэгэлдээ сумынхан байх юм аа. Тэгтэл нөгөө талдаа өгсөн хөдөг ингэж хөгжүүлж, суманд ингэж хөрөнгө хайж яана гэх юм чин дагуулгаа мэт бас явж явах юм аа. Үгүй тэр чих ачиж штэ бидний цуснд байдаг муу юм. Юмыг ингэ зөв юм ихлэхээр заавал хажуудалд нь ингэж ярьдаг. Та Баян Хонгор аймгаас гарч ирсэн улсын хурлын гишүүн. Баян Хонгор аймгийн 2 сум шинэ сум төсөлд хамрагдсан. Яг таны гарсан аймаг орон нутаг. Тэгэхээр энд улс төрийн лобби байснууд үүнээс гадна яагаад яг таны хоёр тэр аймагт ингэж ахуулсан? Жишээ нь өөр одоо хязгаарлагдсан. Наад ч юм л их жижигхэн бодолтой өөрчмөл хүн л хэлсэн баг. Наа ч өөрөө лоббиж байгаа ингэсэн Баян Хонгороос гарддаг юм ч л гэсэн баг. Яагаад бол энэ түрүүс 10 оны энэ бодлогыг батлахдаа тэр гишүүдэд өгдөг мөнгөөр 21 сумынхаа зургийг хийлгэсэн байхгүй. Тэгээд нэгэн зураг хийсэн байгаа юм чинь хавар боллоо 12 оны сонгуул дууслаа 7 сар боллоо намар боллоо 2 сумаа төсөвт суулгалаа хаврыг гүдээлээ тэгэл хавар эхэлж байгаа байхгүй.
Тэгэхээр юу гэж нь бусад гişүүдэд энэ сумаа бариад зургийг хийх боломж байсан шүү дээ. Хамгийн давуу тал нь бол зурагтай байж ич бас нөгөө ажил маань явагдах учраас бүх зураг нь бэлэн болсон учраас одоо юу гэдгийг тэргүүн игнэнд ингээд хэрэгжүүлэх юм бас боломж бас гарч ирсэн юм байна. За одоо шинэ сум төслийг яагаад энэ сумд сонгосон бэ гэхээр сум дундын төв юм байна. За одоо аймаг яваа гэдэг тийм ээ аймаг арай холдоод шүү дээ. Тэгэхээр энэ сум дундын төв дээр ирээд үйлчлэг авчих боломж нь аймгийн хэмжээний үйлчлэгийг энэ сум дундын төв юу шинэ сум үзүүлнэ л гэсэн утгасан. Тий. Тийм ээ одоо улс төр бол улс төр шүү дээ тийм ээ. Улс төрөөр та оролдох бол улс төр танаар оролдоно шүү гэсэн үг байдаг шүү дээ. Тэр улс төрд ноён нуруутай байсан иргэд л ингэж сум авч үлддэг л байхгүй юу. Таван тэнхлэгтэн уутагимен тансаг өнгөн орчуланг чимэлээ алтан хужилтан нутаг минь мөнхрөөд аштирол химрийг бадрана. Одоо шөнийн 2 цаг 50 минут болж байна. Бид Баянгар аймгийн Баянлиг сумын төв дээр ирээд байгаа нь яг говь нутгийнхны хөдөө нутгийнхны сэтгэл шиг имгэлгээгээ сайхан харагдаж байна. Холын оддын дохио юу талын хотын гэгээ байна гэж нэг хоёр морив. Тэр бол өнөөдөр яг биелэлээ болоод байна. Анх бол ингээд бид нар ирэхэд тийм болох юм уу гэж энэ зүгээр цулгаа тал байсан шүү дээ. Тэгээд мэдгүй. Одоо энэ уртлын борон яг энэ шиг ийм одоо байсан. Тэгвэл ийм одоо боттой. Ийм л газар байсан. Тэгээд одоо энэ бүхэл бүтэн 5 газрын хөрс суултыг дахиж хийсэн баг. Энэ Монголын 300 одоо хэдэн сумаас хамгийн анхдагч болох жишг сумыг барьж байгуулах ажлын төвчээ болно гэдэг сар. Өмнө анхдагч байна гэдэг. Тэр сум ийм тийм агуу юм том юмны анхдагч байна гэдэг бол сайхан да тийм ээ. Тэрэндээ их баярлж авдаг. Ер нь бол бас Сүхбаатар сум аймгийн угол барайгүй. Сүхбаатар аймгийн. За тэгнэ мэдэгдэж байна. Би зэрэг филолог хэл судалтай үйл 10 сарын хугацаанд олон очиж одоо хүмүүстэй уулзаж бас тэр бүтээн байгуулалт нүдэн дээр явж ирсний үед бол энийг зүгээр барилга байгууламж гэж үгээр хэлхийн аргагүй багтана. Тэр бол бүтээн байгуулалт байсан. Тэгвэл бүтээн байгуулалтыг хийхэд боловсон хүчний асуудал ямар байваа? Нүүдэлчин хүмүүсийн тэр нэг тасан зохицох авьяас нэг юм байгалийн байдаг шүү. Одоо нэг 7 хоногийн сургалт хийгээл яг бүр нарийн юм байвал биш л те. Ихэд бол орон нутгийн залуучууд бол дороос орчиж байгаа. За энэ цагаас өмнө бол манай хүмүүс хөдөөгөн хүмүүс яах юм мөнгө олдохгүй, ажил олдохгүй, алдах нь аригталт явагдана. Ийм байсан. Одоо манай сум аймагт аригталт байхгүй. Бүгд ажилтаа. Өглөө эрт 2 нартаа урдж энэ бүтээн байгуулалтын ажлыг хийдэг. За эхний нэг 2 цалин буултан дээр бол маргааш нь ирэхгүй нэг юм байна. 3 дахь 4 дахь цалин буултаас бол өглөөдөө моцикл унаал хөрхөн каскан өмсөл ороод ирж байгаа. Тэгээ одоо бол энэ барилгыг 2 Канад зөвлөхийн тусламжтайгаар бид монголчууд өөрсдөө барьж байгаа. Тэрэн дотор нь энэ Монголын хөдөөд амьдарч байгаа энэ сум орон нутгийн иргэд өөрсдөө оролцож ажиллаж байна. Сумын төсөл ер нь хэр явагдаж байна? Би Монголд анх удаа ирж байна. Монголын ийхүү том бүтээн байгуулалтанд гар бие оролцож байгаадаа маш их баяртай байна. Барилгын явц технологийн дагуу маш амжилттай явагдаж байгаа. Цоошин технологиг орон нутагт шинээр нэвтрүүлэх, хүмүүс зааж сургах гэд олон асуудлууд байсан. Би нэг зүйлийг онцолж хэлмээр байна л да. Ямар нэг зүйлийг сурахдаа монголчууд үнэхээр гайхалтай авьяастай юм аа. Одоо тэд маш сайн ажиллаж байгаа шүү. Юу ямар ажилд нь оролцож байна. Бүхэн юунд бүгдөөнд нь гарын оролцсон дөө өрөөсөө. Оролцоогүй бол бараг байхгүй баху. Хадаас хадна одоо цаасаан зүсээд усныхаа хамгаалт хийх, бэхлэгээнүүдээ хийн тэгэл бүхэл төрлийн ажлыг хийж сурсан да. Сум орон нутгийнхаа энэ технологи ч одоо баг Улаанбаатар хотынхнаас илүү суралцж үлдэж байна гэсэн үг шүү дээ. 2 суман дээр. 2 суман дээр ер нь баг 3 4 сумын залуучууд ажиллаж байгаа. Малчт маань бас идэвхтэй оролцож байна. Тий. Малчт маань одоо энэ дээр одоо нийт сумаасаа нэг 100-100-аас 150 хүн ажилласан энэ жил. Тэрний нэг одоо 50% нь малчт байна. Тэгээд одоо малчт маань одоо дэлхийн энэ шилдэг технологиор одоо модон барилга тэгээд цаашдаа одоо нэр орон сууцаан барья гэд ингээд дөрвшүүлээд дахиж бүр одоо шилдэг тэргүүний малчт барилгачин малчин тодорч байна. Малчт маань өөртөө өгдөг явж байна. За. Тэгээд хот хөдөг адилхан бол хойчийн өдрийг ойхон бол залуу насныхаа хамаг өнгийг заах нутагтай хамт өг. Тэр залуучууд чинь Канад модон барилга гэдэг үгс нь хүртэлх сайхан байна. Канад технологи хэрэгжсэн тийм ээ. Бид дэлхийн дахны түүхнээ ч мэдж байгаа, цагаан ордныг хүртэл бид мэдчихээн тийм ээ. Дандаа энэ Канад технологиор баригдсан. Гэхдээ одоо модон байшин шүү дээ. Модон байшин одоо тэр газрын холоос мод авчрал ийм барьж байгаа нь ямар ч учиртай. Одоо Канадаасаа гараад бүгд найрамдах Хятад орд улсыг дамжаад ингэж ирж байна.
За сайн явж ирүү. Хэр хол явж ирдэг юм бэ? 300 гаруй километр. Яг Канадын уур амьсгал газар нутаг гэх юм бол яг манайх шиг л дээ. Тэгээ Канад ч яг одоо бидний үзээдсэн зовлонг бас нэг 100 жилийн өмнө үзсэн уул уурхай байглаас үүдэх барих гэл бүх юмыг үзсэн учраас нэгэнт үзсэн орны хийцэн туршлагыг л буулгаж байгаа юм. Канад технологийн давуу талыг та ярьж өгөөч. Well, there's many advantages. Энэхүү технологийн давуу тал нь барилга угсралтын хувьд хялбар, байгальд ээлтэй, газар хөдлөлтийн үед тэсвэртэй, сүүлд Япон улсад болсон газар хөдлөлтийн үед модон барилга байгууламжил үлдсэн шүү дээ. Үүн дээр хамгийн гол нь дулаан хадгалах чадвар маш өндөр учраас эрсдэс уур амьсгалтай Канада болон Монгол улсад хамгийн зөгцсөн шийдэл юм. Энэхүү технологи нь 200-аас 300 жилийн тэртегээс технологи болон загварын хувьд сайжирсаар ирсэн бөгөөд анхны баригдаж байсан барилгууд одоо хүртэл ашиглагдаж байгаа. Жишээ нь манай ээжийн байшин 150 жилийн настай. Одоо хүртэл бид амьдарсаар л байгаа. Тэгээ энэ технологийн хамгийн давуу тал нь болохоор зэрэг хурдан баригддаг. Монгол гэр барихаас бараг хурдан шууд босч ирж штэ. Сайхан байна. Энэ үгүй сонсоод их сайхан. Шинэ эсхий гэрээр бид нар ярих гэдэг юм л да. Гэрийг бид нар барихтаа эхлээд яг ингэж каркасыг босгоод эсхийгээ бүрхээд яг л энтэй төстэй технологи байхгүй. Энэ нь бол дулаан хадгалах чадвар маш өндөр. Дулаан хадгалах гэдэг нь хүний амьдралд маш их нөөцтэй. Дулаахан байвал мянган гэдэг л тийм ээ. Тэрүүнтэй адилханаар өнөөдөр сургууль соёл имлэг хүүтэн байхад энэ ажил хийх ямар ч боломж. Ханны энэ хэмжээ ингээд 15 см, дээрээс нь ингээд доос ба гадна өнгөлгөө ингээд хийхлээр зэрэг нэг 17-8 см-ийн зузаантай байх ийм зузаантай байшин яаж манай хүүтэн таарахын тохирох юм гэд нэг ийм ташаа ойлголттой байдаг. Тэгэд энэний давуу тал нь болохоор яг технологийн дагуу хийгдэх юм бол 2 м зузаан тоосгоо хамтаа тэнцэнэ гэдэг манай өөрийн Монгол эрдэмтэд баталсан байж байгаа. Одоо ашиглаж байгаа барилгуудын хантай харьцуулахад маш нэмгэн хэдий ч дулаан хадгалах чадвараараа 3 дахин илүү. Үрдсэн хавтан гэж ярьдаг шүү дээ. ДСП гэж ярьдаг одоо Оросоос орж ирдэг. Одоо тэрл гэсэн үг нэгсэн тоо. Тэгтээ эн чинь нөгөө энэ тулаас багна шүү дээ энэ мод. Энэ модыг үйлдвэрлэх явцдаа гарч ирсэн зургадас хайлс юмнуудыг маш сайн чанарын наана технологиор боловсруулагдсан цавуугаар шахаад хийчихэж байгаа. 3-аас 4 үе ийм зургацнуудыг болохоор дандаа ийм ширхгийн зөрүүлж ингэж нааж хийдэг. Сүлжмэл маягийн юм. Сүлжмэл маягийн. Тэгээд олон давхар ийм ширхгийн зөрүүлж чинь на гэдэг чинь нэг даац авахтай илүү бат бих болоо авчдаг гэсэн үг. Даац авах чадвар нь илүү. Тэгэхээр энэ зургацсан автнаас өөрөө дулаанч тусгаарлах чадвар нь аягүй сайн. Дээрэс нь даац авахтай аягүй мундаг автомаа. Энийг одоо 3 жил ингээл гадаа бороонд хайчихад өнгөн жаахан гандал байж хахаас гэж тэгж нөгөө панер энэ чинь ингээд савсагаа салмараад унцдаг шүү дээ тэгдэггүй. Тэр чанараараа өөр. Эний гадна талаар бүрж байгаа нөгөө салхи нэвтлэхгүй наана технологийн бүрдэг цаас байж байгаа. Тэр цаас нь өөрөө наана технологи нь доторх чигээ гадагшлуулдаг. Гаднаас агаарыг оруулдаг. Тийм технологиор боловсруулсан цаас байдаг. Маш бүх цаас. Тэр гадна ханаар. Гадна ханаараа. Тэгээ тийм нөгөө технологийн давуу талууд байгаа учраас дулаан алдагдал байхгүй гэдэг. Зөвхөн хадаасны тухай өнөөдөр би шинэ юм үзээд шин. Хадаас хэд ийм болцсон байт юм бэ? Ярьда инженерийн энийг сонирн байна. Энэ коннектор нь болохоор 3 юм уу 4-өөс дээш одоо банзны уулзуур одоо барьж бэхэлж байх. Энэ бол хамгийн бат бэхээр одоо хадаасны оронд хэрэглэгдэж байгаа юм. Газар хөдлөлтийн хувьд ямар? Газар хөдлөлтийн хувьд 8 бал 9 бал гэж хамгийн сайн чанарын хөвгүүд орж ирж байшин дулаалагдчихж байгаа байхгүй. Юуснда зултсан хөвөн шиг юм. Тийм юм байна. Наад ийм зузаантай л. Би бол боддог шүү дээ хамгийн ноосоор бас ярьжлаа яригдаад байгаа юм байна. Шилийн хөнгө. Шилийн хөнгө. Юм цул байх тусмаа илүү хүйтэн байдаг. Бетонон байшин хүйтэн, тоосгон байшин хүйтэн гэдэг. Тэгээ мод тэгээ дээрэс нь ийм сэрэг хөвсгөр одоо бид нар Монгол гэрийн сэтгүүгээр бол эсгийл гэж бодож чадвал. Тэгээд энэ нөгөө чимээ нэвтрүүл энэ айгуу цол юм байна шүү дээ. Энэ инхан ч нөгөө цол нэг дарга ширээ шаагаад арилгахад энэ цосгдохаар юм байхгүй. Энэ ухаанд нөгөө шилийн хөвөн тэгээ дээрэс нь энэ нөгөө галгар уут муут ингээд тавиад байгаа чинь. Чимээг дуусгар. Дуусгар. Гадна талын хан дотор ханаа юу уулзуур дээр эхэнд нь галгар уутаа хандж бэхэлсэн байх хэвээр. Дараа нь хийцний дараа бол энэ чи хийх боломжгүй учраас ханаа бэхлэхдээ галгар уутын эхлээ хийж байгаа.
Дараа нь эндээ шилээ хөнгөө хийгээд тусгалаа зэрэг ялгаруу дараар нь зөрүүлэх сайтаа хийгээд ийшээ үргэлжлээд бит уут болно гэсэн. Тэгээ зэрэг энэ дотроос гарч байгаа чигийг модоо нарахгүй, шилээ хөнгөө нарахгүй чиглэхгүй байх зорилгоор энэ уут талтаа хийгдэх битүү хийгддэг юм гэж. Гэтэ чи гал усанд яах вүлээ дам модоор барьсан юм байдаг чи. Галын өөрийн сайн технологийн хамгаалттай, тохиололтой тэгээ дээрэс нь өөрөө мод маань өөрөө одоо гал гарлаа гэж тодорхой хугацаанд барих нөгөө технологийн боловсруулалттай өөрөө дотроо 19% чигшилтэй учраас гал төсвөртэй. Төсвөртэй. Энэ нөгөө галын тохиоллыг хийж байгаа юм байна тийм ээ. Галын тохиол. Манайхан чи юмыг их хэлбэрчилж монголчилдаг болохоор галын тохиоллуудын ядаргаатай жоохон хуушуур хиншүү хайрахаар дуграад байна гэд аваа ичдэг. Жижигхэн хуушуур хайрах төдийд бол арайч бас тэгэж дуграад авахгүй тийм. Тэр чинь өөрөө бас яг хэмжээтэй цаанаас нь тохирсон технологитой, норомтой юм орж ирж шүү дээ. Тэгээд энэ цахилгааны сүүлгээнд чинь бүгд өөрөө галаас хамгаалах гадна талаараа давхар хоолойтой. Хоолойн дундуур цахилгааны утас явна. Яг Канад барилгын галын аюулгүй байдал нь юундаа байна вэ гэхлээр дулаалгын нэгдүгээр дулаалгын хөнгөний хувьд болохоор юусе гал дэмждэг болсон сүүлийн яг энэ эрдэс хөнгөд юусе гал дэмждэггүй уугч идэг дандаа. Хоёрдугаар болохоор мод өөрөө энэ чинь нэг юм дотроо сэр бүтцтэй ширхгүүдээс бүтсэн шүү дээ. Мод өөрөө ингэж үйлэж шатдаг. Нэгдүгээрт, хоёрдугаарт өндөр температур юусаа үүсгдэггүй. Ялангуяа бетон тоосго идэр болохоор дотор нь гал гарлаа гэхэд өндөр температур үүсэлтэй нөө өдрөх хөөсөнцөр мөөсөнцөр нь ингээл нөө хүний угаарт болох хий ялгарахгүй. Тэгээд дотор талд нь дандаа нөө битүү гипс автомат хийгддэг байхгүй юу. Тэгээ гипс автом чи өөрөө дангаараа байхдаа 30 минут гал тус гаралдаг. 2 давхар болоод ирэхээр цаг 30 минут алдаг. Сэтгүүлч болгонд нэг өөрийн өнцөг өөрийн нэг юунууд байгаа гэж байна. Адал санаанууд байгаа. Тэрнийг л хэлж болох гэдэг. Бид нар яаж төвлөрлөг байхгүй болохгүй энэ сумуудаа хөгжүүлж ажил байхгүй байна шүү. Тэгэхээр энэ ажлыг бол цаашдаа олон сумд хийх юм бол бид нар нөгөө Улаанбаатарын асуудлыг давхар шийдээд явах гэсэн үр зур гаргадаад. Яг зурглаачнуудээр одоо люфер харлаа гэж бодоход юу тийм өнгөлөг байна да. Дараа нь миний сум байгаасаа л гэж бодож байгаа. Гурвдах нь зээл байгаасаа гэж бодож. Дараачих нь минийх байгаасаа л гэж бодож байгаа. Байх болтойгоо. Хөдөөд хөгжил эрх бүрэн боломж нээлттэй байдаг юм байна гэдгийг л. Эхлээд бид нар хийж чаддаг юм болдго юм байна гэдгийг харцглаа тийм ээ. Тийм болохоор цаашдаа улам ирч хүчтэй ажил сайхан явах ба. Ийм олон сумын төвүүдийг баг миний бодлоор бол баг Монголын бүх сумыг л ийм болгочмоор санагддаг шүү дээ. Та ч бас хувь хүнийхээ хувьд их сайхан түүхэн дараа нь таны үр ач бас яриад үлдэх тийм ээ. Маань энийг одоо хариуцчихсэн инженер нь шүү дээ. Энэ сумыг босгосон гэж ярих чинь их том түүх л дээ. Зэн төслийн барилгууд ашиглалтанд ороод дуусны дараа цаг зав гаргаж жагаад гэр бүлийнх нэг авчиж үзүүлнэ гэж бодоод байгаа шүү дээ. Юу хийгээд байсан? Тэд нарт бол үлгэр домгийн л тийм шүү дээ. Тэр хол газар барааг нь хараагүй аав яваад эзгүй байгаа, нөхөр яваад эзгүй байгаа гэж бодож байгаа. Тэгээд дацраад үзүүлчихвэл нэрээ ийм юм босгоцсон юм байна гэдээ хараад бахархах сэтгэл төрөх байх л гэж бодож байгаа шүү дээ. Танд үнэхээр амжилт хүсье ажлыг. Олон сумыг удирдах ийм сайхан болгож олон хүнийг баярлуулаарай. Баянгор аймгаар л ярил л да. Улаанбаатар хотоос нэг 8-900 км-ийн цаана байдаг суманд Забуу цагаан сумыг яриа та нар очиж сууж. 2009 онд суурийг тавьсан улаан болон одоо хүртэл юугаараа байж суурээр. За 2003 онд барьсан Баянгор аймгийн Баянбулг сумын 600 хүүхдийн сургуулийн барилгын хан нь 15 см. Цэвдэгтэй газар. Өвөл хичээл хийх ямар ч боломж байхгүй. Нөө цементэр. За энэ юунаас болд юм бэ гэхээр энэ их газар нутаг томтой тээврийн хөлс өндөр гардаг оронд өнөөдөр цемент, ТОП, арматур тээвэрлээд очоод Улаанбаатар хотод барьж байгаа үнээсээ хэд дахин илүү болох магадaltaй. Тендер авсан компани ашиг хийхийн тулд яах ёстой? Дээвэр, хан, шал, цонхноосоо хэмнэдэг. Хэмнэж байгаа нэг юм босгодог тэнд нь
хүн амьтан ордог хохирж байгаа нь нөгөө тэр сумын иргэд. Тэгэхээр нөгөө Канадгээ зовлон үзсэн улсуудын технологиг авчираад ингээд хулгайлах аргагүйгээр угсраад инженерүүд нь хянаад явах юм бол энийг харуулж. Тэгэхээр технологийн хувьд бол манай шиг газар нутаг томтой оронд бол Канад технологи бол буугаа. Ер нь би буучлаа гэж бодож байгаа. Яг энэ барилгын хувьд энэ хөдөө орон нутгийн цэвэр агаарт барьчаад байгаадаа эко гэж байгаа мó? Нэг бол энэ модон барилга учраас эко гэж байгаа мó? Яг энэ барилгад хэрэглэгдэж байгаа материал нь нүхэн сэргээгддэг материал ах хэвээр. Дулаан алдагдал маш бага. Тэгээ урсгал зарлагын нь болохоор явцын дунд одоо нөгөө цахилгаан халаалтын зардлуудыг хэмндэг гэдгээр бол энэ бас эко. Одоо манай сумч яадаг вэ гэхээр ингэдэг юм л та. Жишээлбэл сумын төсвийнх нь бараг тал нь халаалтын зардал байдаг юм байна. Тарамагдуу байрлалтай энэ тэнд эмнэлэг нэг уулын ард сургууль нэг газар гэдэг юм уу ингээд нэг тийм тардсан сургууль нэнд, захиргаа нэнд тийм үү одоо эмнэлэг нэнд тэр болгон дээр нэг зуух тавьдаг. Зуух болгон дээр 3 зуухт гаргадаг тийм үү. Ингээд тэгээ нүүрс одоо нэг газараас өгж авчраад ингээд нөгөөдг хаалгаад байна. Инглээр сумын төсөв гэдэг юм чинь бараг тал нь үндсэндээ халаалтанд тавьчихдаг. Тэгээ өндөр настай энэ төвлөрсөн халаалт шугам могомгүй ийм барилгуудыг засаад ахаар зэрэг мөн тэр шин төсөл хэрэгжүүлэх хэмжээний зардал нь яг үн урсаалгаар авчирсараа тийм. Одоо бид нар яаж ийм гэхээр бүгдийг нэг газар бөгнүүлээд тийм үү? Нэгдсэн төлөлтөөр бариад нэгдсэн дулааны шугамар, нэгдсэн бохирын шугамар, тийм үү? Нэгдсэн усны шугамар ингээ ханхлаар дараа нь сар болгон нөгөө зарцуулдаг зардал дээр энэ чинь хамаагүй хэмнэлттэй болоод ирж байгаа юм. Тэгэхээр зэрэг энийг нэгдсэн журмаар нэг л сайхан хөрөнгөөр хийчихэд ингээд нэг дор төвлөрүүлээ хийчихээр зэрэг энэ төсвийн байгууллагуудын гэрэл халаалтын зардал гэж нэг мундаг бараг нийт төсвийнхөө 60% нийцчихдэг нэг том зардал шүү дээ. Тэр зардал буух гэдэг юм. Яг үхээр зэрэг Канад модон барилгаар барьчих, дулаан алдалтыг багасгачих. Энэ технологийн давуу тал нь дулаан алдагдал нь баг байхгүй гэж хэлж болно. Дэлхийд хамгийн өндөр түвшинд дулаан алдагдал байхгүйгээр нотлогдсон байшин байна. Нэг талаас. Тэгээд яг хүмүүс юу гэж асуудаг вэ гэхээр одоо байгаа сургуулийн яах юм те одоо байгаа цэцэрлэгийн яах юм одоо байгаа юуг нь яах. Тэр сум болгон дээр бид судалгаа гаргасан. Хэрвээ бид шинээр юм бариул энийг яаж хийж гэж болох. Зарим газар бол жишээл одоо байгаа сургуулаа өмсөд болгоё тийм үү одоо сургууль үйлдвэрлэлийн төв болгоё. Зарим нь бол одоо тэр соёлын одоо байгаа соёлын төв тэр одоо хөд аж ахуйн бирж болгоё гэл ингээд сум болгон дээр шийдэл нь өөр байна. Гэхдээ тэр байшингуудыг ингээд бүр сулдаад хайцна гэсэн үг тийм үү. Энийг ямар нэгэн байдлаар ашиглах төлөвлөгөөг нь бол энэ төлөвлөлтөйг хамт хийгээд явж байгаа. Хоёулаа яг сумын хөгжил гэж ярьж байгаа чинь өнөөдөр Монгол улсын хөгжил байна. Тэлгүй яах вэ? Энэ эдийн засгийг барьж байгаа энэ 24% эдийн засгтэр байгаа малчтын амьдралыг хэн харж үзэх ёстой юм. Ямар малчтад очиод байр барьж өгöd байгаа юм биш. Малчтыг хүүхдэд өөрт нь үйлчилж байгаа төвийг бид нар орчин үеийн болгоод тэнд нь малчтаа сууршуулъя. Малчин хүний орлогыг бид нар үйлдвэртгөөд үйлдвэрний экспорт хийдэг байж энэ хүний орлогыг баталгаажуулъя гэсэн ийм бодлогын хүрээнд л явж байгаа юм л да. 14800 орчим малчин өрх байж байгаа. 14800 малчин өрх маань хамгийн том манай аймгийн эдийн засгийг авч явж байгаа, амьдрал хаваа авч явж байгаа салбар байж байгаа. Малчин маань мэрэгжил үе удам дамжиж үр хүүхдэдээ уламжлан ирж байгаа энэ мэрэгжлээ. Тийм Батулга гэдэг малчин байлыг би Батулга гэдэг тамхтай би мэрэгжлийн үнэлэхтэй байна. Тэгээ би үйлдвэрүүдтэй гэрээ. За би энэ жил танд 30 богийн арьс нийлүүлээ шүү. 10 бодын арьс нийлүүлээ шүү. Тэдэн тонн мах нийлүүлээ шүү. Тэдэн килограмм ноолор мэлш гээд гэрээгээ. Гэрээгээсэн падаана аваачаад дөрөөс одоо энэ малчтад өгөөд байгаа богийн арьс, бодын арьс, хоньны ноосны одоо нөгөө нэг урамшууллууд шүү. Энийг авах хэрэгтэй болж байгаа байхгүй. Яг тэгвэл би ченжд өгөөгөө үйлдвэрт өгсөн. Үйлдвэрт өгж байгаа учраас тэрийг чинь дэмжиж байна. Ингээд ихээр малчин хүн тодорхой хэмжээгээр орлогын их усрын маш хурдтай эргэлтэнд ороод эхэлж байна. Тийм учраас энэ хөдөө аж ахуйн байж. Малчгийн орлого бол тэр. Малчгийн орлого аймгийн хэмжээнд бол 120 тэрбум. Манай бууцхан сум гэхэд 150 мянган ямаатай байгаа байхгүй юу? Ойролцоо тоогоор. За энэ 150 мянган ямаа чинь нэг ямаа 350 грамм ноолор гарна. За өнөөдөр ханшаар 80 мянга байна. За энийг чинь ингээл өвчөөд үзэхэд бол зүгээр л ямааных нь ихэд л 4 сая доллар орчим юм гарч байгаа. За бусд ингээд юм ин оруулаад ирэхээр жилдээ бол нэг 10 сая доллар. Ийм орлоготой. Манай бууцхан сумч нь бол улс аймагтан бол эхний 3-т ордог эдийн засаг хүн амын нөөцөөр нэг тэмээлэхэд $1000 болчих жоохгүй юу? Манайд одоо сая Шинэн гуай гэхэд л одоо 1100
97 тэмээ тоолуулж байна. Энэ одоо Монгол улсд бол одоо бас тэмээ тоогоор анхны саятан долларын саятан хүн бий болчихж байгаа байхгүй юу? Орлоготой болсон хүн яадаг юм худалдаж авдаг тийм ээ. Одоо малчд бол маш их мэдээллийн дунд байж байгаа. Энэ технологийн Канада технологи ороод ирэх юм бол энэ малчд өөрсдөө сумандаа хаустай байж болж байгаа. Малаа маллаад мал дээр эдгээр залуучууд нь явна. Тэтгэрийн гөгсчүүлээ цэцэрлэгийн насны хүүхдтэйгээр сумандаа байлгаж байна. Хэрвээ ингээд орлогож явд малчд орон сууцны моргжийн зээлэнд орчих юм бол сумын төв дээр нэг байртай, аймгийн төв дээр нэг байртай, Улаанбаатар хотод нэг байртай байж болж байгаа. Тэр үг чинь ихээрээ эдийн засаг нь байна уу байна? Орчин нь байна уу байна? Орлого нь байна уу байна? Инхээр тэр хүн нутгаасаа явах уу? Энэ Монгол орн эцэнтэй байх уу гэдэг юм эдийн засгийн утгаар нь л одоо холбож өгч яваам л да. Тэгээд одоо тэр саяын тоонуудад үнэн тоошд. Олон жил овоо хайрын та нар одоо сэт гаргаж ирж байна. Энэ чи би олон жил зүрхэнд ярьж ирсэн. Энэ үндэсний телевизэд зогны энийг дагуулж явах хэрэгтэй байхгүй би төрсэн байгууллага муулж байгаа юм биш шүү. Энэ энийг чи одоо л ярьдаг газар. Одоо л босгодог газар. Өөр зам байхгүй. Аливаа зүйлийг хийхэд ер нь сэтгэл гэж нэг юм хэрэгтэй юм шиг байлээ л дээ. За сумандаа ирлээ те. Улаанбаатараас 800 км. Маш их маргаан дунд энэ шин сум тус маань ихний сумаа нэгж штэ. Маш их маргаан дунд. Маш их тэмцэл дунд те. Батлах сайд нөгөө Монголын хэмжээнд 3 шин сумын 3 лингийн Монголд их хөрөнгө оруулалт хийж болохоор өөрт нь ч бас ашигтай. Монгол хүмүүст ч гэсэн бас ашигтай. Өөрт нь яагаад ашигтай гэж мэдв? Бас нэр хүнд авчирна тэгээд нэр хүнд гэж юу юм? Нэр хүнд гэдэг нь өөрөө хүмүүс хүндлүүлэх гэдэг өөрөө алдартай болох. Яасаг өөр юм бэ? Энэ бүтээн байгуулалтыг зарим хүмүүс улс төртэй холбож ойлгож байгаа л да. Улс төр хийж ийнч гэдэг юм уу? Тэ би өөрөө улс төр ч юм биш л дээ зүгээр бүтээн байгуулж улс төр хийдэг л одоо тэгэл болж байгаа юм шиг тий. Энэ л их хүндрэлтэй байлаа да. Нэг ард нь гардгийн бол би нэг энийг хэлнэдэ гэсэн юм танд бодогдож байв. За ер нь яг аливаа улс орон бүтээн байгуулалтын болоод одоо энэ хөгжлийн тухай ярихад бол үйлдвэрлэл байхгүйгээр ерөөсөө юм явдгүй юм байна. Энийг бол яг энэ сумын төв хийж явах явцад харсан. Тэгээд хэрвээ үйлдвэрлэлтэй байгаад бид дотоодоо энэ үйлдвэрлэлд явуучвал ямар их цаг хугацаа мөнгө хэмнэнэ гэж. Тийм шүү. Бид түүхийдээ Монголдоо бэлдэж чадах юм бол бидний бүтээн байгуулалтын ажил харьцангуй хурдтай үргэлжлэх болно. Би энэ мэргэжлэр 40 жил ажиллаж байна. Энэхүү туршлагаасаа харахад танаа улсын цагаагаар байгалийн байдал, уламжлал, хэрэглээний хувьд ч хамгийн их тохирох технологи байна. Дээр нь танаа инженер техникийн ажилчид энэ технологиг маш хурдтайгаар өөрөмсүүлж чадж байна. Би барьсан барилгаа өөрийн хүүхэд шигээ үздэг. Бид удахгүй хүүхдээ өлгийдэн авах гэж байна. Тоглоом шоглоомоор хэлээд байгаа ч гэсэн таныг бол хамгийн азтай засаг дарга гэж байгаа. Урдам нь ерөөсөн тийм одоо хүр зүрээгүй онгон тийм одоо таал байсан. Тэгээд тэн дээр одоо энэ бүтээн байгуулалтыг 2013 оны 5 сарын 25-наас өнөөдрийг хүртэл өдөржингөө ажиллаад энэ том бүтээн байгуулалтыг хийжлээ. Ерөөсөн манай сумд энэ 21-р зууны шинэ бүтээн байгуулалт гэдэг энд эхэлсэн. Энэ байгаа энэ баялаг сумын ард түмэн. Энд одоо өсөж үржиж байгаа үр хөвгтөө. Энэ хойч үеийнхэнд үлдэх ийм сайхан төв энд байгуулж байгаа энэ төр засагтан бол маш их баярлж байна. За тэгэхээр энэ бичиж байгаа туйлсын төмөн шат шиг бийж байгаа хүчин гэр дод шиг сансар тэрэх үлгэрийн тансаг готгөрмэн сэтгэлдэн дурайсан үлэмжийн тансаг баяндаг боллоо. Төр засагтан баярснаа илэрхийлье. Баярлалаа тань. Энэ хөл байна. Шин сум. Шин сум самайна. За баяртай нөө. Тэг 23. Шин сум. Богино хугацаанд амжилттай хийж үнэхээр болдгийм байна гэдгийг харлаа. Олон зүйлээр бохомдсон, шаналсан тийм байсан шүү дээ. Гэхдээ жилийн ардууд нэг жилийн хугацаанд их юм үдсэн ардны үр дүнг нь харж байна. Сэтгэл өндөр. Та мундаг.
2 сумаас цаашаа 20 сум, 30 сум, 100 сум ингээ 300 сум маань шинжлэгдэж Монгол улсад малчид маань бас энэ хотын гадаадын хэрхэн шиг үйлчлэгийг одоо авах болтугай гэж та хүсэж ирээ. Баярлалаа та. Баян хонгор аймаг Гуу цагаан сум шин сум төсөл амжилттай хэрэгжиж байна. Баяр хүргэе. Таны бодож аваа ажлууд яагаад ингэж ийм бүр нийгмийг бүхэлд нь хамарсан шууган эрсдлийг дагуулт юм бэ? Аж үйлдвэрийн парк гэдээ ярьдаг, төмөр зам гэдээ ярьлаа. Одоо шин сум гэлээ. Одоо газарт хид түшгэлсэн тийм хар практик бодлого гаргаад ингээд энэ улсууд ингээд байгаа мөн. Нэг бол та ийм их мөрөөдөлтөд хөтлөгдсөн хүн үү? Одоо яг яамарч юм те. Тэгэл одоо төмөр замыг бол барих шүү дээ. Сая бол засгийн газар нарийн цариг гэл ороод их хурл руу орохоор болж байна. Тэгэхээр энэ аж үйлдвэрийн парк бол үндсэндээ биелэхгүй л гэсэн. Яагаад гэвэл түүхийдээ хятад руу гарахад баталчихж байгаа байхгүй. Төмөр зам чинь бол манад ганцхан төмөр зам байдаг. Одоо өөр цариг ороод ирэх юм бол тэрүүгээр урд төршийн төмөр зам л манай нутг руу орж ирэл түүхий даваад гараа явчихж байгаа байхгүй. Тэгэд ийм юмыг харсаар байж шийдэхгүй байхаар чинь одоо хүн чинь сүулдэ мухардалд орд юм л да. Эсвэл би буруу яриад байгаа юм байна. За одоо энэ улс төр гэдэг бол миний ажил биш юм байна л гэж бодож байгаа. Гэхдээ ч би одоо 3 сонгогдлоо. За эхний 4 жил бол сурж байгаа юм. Ямар наашаа цаашаа. Тэгээ одоо ерөөсөө л ингээд энэ 3 сая хүрэхгүй 50 сая малтай энэ 2 хөршийн дунд байдаг орн бол зүгээр л нэг 2 3 хаан үйлдэл хийгээл эдийн засгийг босгож болохоор энэ юмуудыг бүгдийг явуулахгүй байна. Тэгээ сая сум гэж 96 сум төсвөлсөн шүү дээ. 96 сумд чинь 96 сумд гээд байгаа чинь 21 аймагт байгаа. Энэ 100 сумд чинь тойрсон хэдэн мянган Монгол иргэний сонгуульд нэрвдэг малчид байж тийм ээ. Энэ мал вэжэж бид нар чинь үлсгэлэн гэдэг юм да. За яг махны үнэ нэтэр гэж ярьдаг. Үлсгэлэн гэдэг юм биднээс ертөнцийн мухарт байгаа. Тэгээ энэ их бүтээн байгуулалтын чинь нөгөө нэг 2 намын ажлын хэсэг байгуулж явсан шүү дээ. Тэгээ нөгөө намаас ч гэсэн очихл хэрэгсэл нээлтэн дээр. Баянлаг сумын Монгол ардын намын дарга нь тэр сумоор нэгж үзэхтэй гэж байгаа юм. Гэхдээ чинь энэ дээр нам ямар хамаа байна. Баярлал очиол юм өргөөл дойроод ингээл явж явах хэрэгтэй. Тэр таныг дэмжиж харагдах гээд. Би ямар хамаа байна. Тэн чинь хамгийн азлагдмал албаар тэр баянлаг сумыг чинь тийг сонгосон шүү дээ. Хамгийн азлагдмал говийн сумыг тийм болгож. Энэ чинь ийм тохиолдол ховор шүү дээ. Хүнийг ярих бол амархан. Таны өрсөлдөх ч юм уу одоо улс төрийн сөрөг хүчнээс ч юм уу одоо өөр намаас гарсан ийм хэмжээний ажил одоо гүйцэлдүүлсэн бол та нээлтэн дээр нь очих байсан гэж хэлнэ. Гэхдээ та нэг энэ дээр нэг чин сэтгэлээсээ тэгвэл яагаад гэдгийг хариулаач. Энэ өнгөрсөн 20 жилд яг юу хийсэн бэ? Яг юм хийхэд зүгээр эрдэнэт дээр очиж захирлуудаа тавьдаг эрдэнэтийг л идэж уудаг л тийм л бүтцсэн шүү. Тэгээ сонгуул болохоор л солонгорсон хүн гарч ирээ солонгорсон эдийн засаг яриад байдаг. Гарсны гадаар ард цагаан дээр үзүүлцэл яваад байдаг. Яг та нар өөрсдөө өөрчлөгдөж болохгүй байгаа. Хин нэгнээс хамааралтай юм шиг дандаа хүний тухай ярьдаг юм ярихаараа. Тэгээ ягаад өөрсдөөсөө эхэлж болохгүй байгаа юм бэ? Өөрчлөх гэж үзэл ядчил нэг 2 сум эхэлчихлээ шүү. Энэ нөгөө 2010 онд их бүтээн байгуулалт гэдгийнхаа нэг юмыг эхэлчлээ гэдэг маань одоо чамлалтай ч гэсэн бас амжилттай гэж одоо харж. Чамлалт гэдэг нь та юу хэлж байна? Уу яг одоо 2-20 эхэлдэг ч юм уу тийм ээ. Ингэж л явах байсан бол. За зүгээр их хөлрөлээ. Уулын тгийн тахадар уран салх сэвэлзээ. Сумын төв дээрх нь багнаас харагддаг. Миний жи санагддаг. Тэр бүх дөртгөл харагддаг учраас сумын төв бол надад маш уянгаа харагддаг. Сумд өсөг хүмүүс мэдэхгүй тэр. Тийм учраас нэг сум гайгуугаас нэг сумын эмнэлгийн сургууль нэг жаггасан сайхан сургууль нэг ярилцсан сургууль те байж бол хүн чинь өөдрөг харагдаж шүү дээ. Өнди талын зэрэглээ мяралзан жирвэн хин дунд тоглог барилгуудын дундуур дардан замаар зүсэн орвол Нью-Йоркийн захад байгаа мэт харь газрын хүний нүдэнд ялгаа ис үзэгдэн.
Саяхан талын малчныг эрт хууч хөөрч Обама ерөнхийлөгчийн улс төрийн бодлогыг шүүмжлэх урт цагаан сахалт өвгний шимийн эрхэнд зугуухан халамжсан тэд шин сумын төвийн зочид бодолд тухлаад нүдэнд юу ч үл торох тал нутгийг харж хүн санаа алдлаа. Тэрхүү сумын дотор байрнаас сонсогдох хүүхдийн дуу шингэх нарны туяан далсраад өлгөндөг өсгөө эмнэлгийн гадаа нарлах нь уудам талын үдсгэлэн аниралах мэд. Сумын шин төвийн захиргаанаас гарч ирсэн ард гэрийн зүг яарах нь түргэн алхаанаас нь илт мэдэгдэн. Сумандаа ирснийх нэг сайнаар усанд орж угаал уйлдэж үсэг зэгэн засуулсан нь шовуун саарлаа наадамд сойсон шиг үзэгдээд сумын төвийн цахилгаан гэрэл асхан тэнгэрийн одод талд дурлсан мэт айлгүйтэй. Хуучин хүү шин хүү болов, хуучин сум шин сум болов. Ач хүүтэйгэн алсын хард сугаагийн тогоон интернетээр аман ангатл ярьсан сүрэн гэрийн зүг яран хай. Өнөөдөр биелсэн мөрөөдлийг тасрах үгүйг та нар минь мэд. Шин сум төсөв. За дулчээ. Хэдийн зүг юуны тулд хэрний төлөө зэргэрчүүд бүхэдэн огоо машин хайгаа. Баян хонгорын тэр шинэ сум төсөл хэрэгжиж байгаа суман дээр очиж ажиллахгүй юу? Тэгсэн нэг юм ажиглагдсан сайхан санагдсан л да. Сумын залуучууд чинь тэр сумын шинэ бүтээн байгуулалтанд тэр чигээр оролцож байна. Тэгэл өглөө босохоор бүх айлаас мотоциклтай залуучууд гараад тэгээ нөгөө бүтээн байгуулалтанд оройдоо ирэх гээл ажиллан тардаг. Тэр чих гоё дүр зураг юм байна л шүү дээ. Тэг ерөөдөө тэр цаг ирэх байх л гэж миний залуу хүний хувьд бол боддог. А тэр яг бужигнах цагт нь би ус дунд нь бужигнах тэр гараагийн тавиасаа л гэж тэгж залуу хүний хувьд. За маргааш өгч явах нь ажилдаа ор за. Айгуу даргацсан айгуу. Манай суманд шин сумын төв гэдэг төсөл хэрэгжээсэ гэдэг энэ асуудал бол байнгын одоо бүр хүсэл мөрөөдөл болчихсон юм зүйл байгаа учраас одоо зэргийн ард түмний заяа түшиж энэ манай сум маань тийм ээ шин сумын төв төсөл хамрагдаж одоо энэ бужигнууд ингээд үйлдэж байгаа энэ хүүхдүүдийг ирээд хамгийн одоо гол юм тэр шүү дээ. Манай сумынхын ч бол энэ шин сум төсөл хэрэгжих нэ гэдэг дээр бол сумаараа ер нь бүгд одоо нэг ойлголттой. Ер нь манай ажил хизээ эхлэх гэж юм л гээд одоо ингээд сураа сууж байгаа болсон шүү дээ. Монгол орны сум болгон одоо шин сум төсөлд хамрагдаж Монгол орн минь цаашдаа цэцгэлэн хөгжинө гэдэгт итгэлтэй байдаг аа би. Яаж явж байгаадаа олон хүүхдийн дундаас ийм эх орноо хамгаалдаг эрд цэргийн дуу сурч батаа айдчаа. Эх орноо хамгаалж энэ суманд байцгааж байгаа залуучууд их штэ энэ чинь. Хүсэл гэдэг бол зөвхөн жоохон хүүхдэд байдаг юм биш. Улсаараа том зориг тавьж түүнийг өдөр шөнөгүй хүсч мөрөөдөж мөн удирдахч тэрийг удирдан залж байж хөгжил эрдэгэ гэдгийг бид нар ярьж ирсэн. Олон иргэдийнхаа энэ хүсэл мөрөөдлийг ийм өөрсдөө хүсэл мөрөөдөлтөй болгочоод хуйлаа баталчаад тэгээд бас ийм амархан одоо бөхөөн гэдэг юм уу да ийм хариуцлагагүй хандаж болж байгаа юм уу? Бөхцөн ч юм байхгүй л да зөвөр бөхөх гээд байна. Эдийн засгийн хямралаа гэдэг юмар тэгээ хохирж байгаа хүмүүс нь нөгөө хөдөө байгаа иргэд болох гээд байна гэж яриад байна шүү дээ. Сая бол юусан 14 оны төсөвт 16 суманд 5 тэрбум төгрөг суулгасан байна. 5 тэрбумаар бол юм хийх байгаа хэцүү. Ер нь бол чанартай юм барихгүй бол дахин эргээл завсарлагдал те ахаал мөнгө орно тийм ээ. Тийм нийгэм төлрийг чинь барьж байгуулж байгаа учраас маш сайн чанартай бариад 5 хантай гэр барь нэгэд 3 хантай гэр зооч шал авчих юм бол 5 хантай гэр нь дараа нь ороод ирнэ. Тэр 3 хантай шалаа яах? Хүн зарах гэр авахгүй. Гэдэг ийм л юм л одоо шийдчихээд байгаа юм л да. Тэгээд одоо ямар нэгэн байдлаар зохицуулах хэрэгтэй байна. Түүнийг бас сая шин сумын нээлтэнд татсан улсын хурлын дараагаас асууж ирсэн л та. Ер нь бол жижигхэн одоо айл дээр аваад үзэж гисэн дистаратагаар одоо эхлээд энэ хүүхдээ сургач. Олигтой юм сурахгүй ээж бүгдийг ингээ юмд явуулах ш. Эхлээд нэг энийг юм болгоод авъя. Дараа нь ингээгээд ингээ юмаа нэг төлөвлөөд тэгээ ингээ дистаратаа явуулж болдгоо мүү гэсэн асуултыг асууж ирсэн л та. Наадах чинь приоритет гэж нэрлэдэг зүйл дээ. Тэргүй ээлжинд юугаа анхаарах уу гэдэг. Тэгэхээр шинэ сумын төв бол тэргүй ээлжинд анхаарах ёстой зүйлийн нэг болчиход байгаа. Ганцаараа биш. Тэр нь л учир нь байгаа юм л та. Одоо
бүр анх батлах сайд энийг эхэлж яхад бол Канадаас материалын зээл авах тухай ярьж байсан. За Канад материал байх юм бол босгох нь бол бид нар чадах юм байна. Удаан хугацааны экспортын зээл. Тэдний хувьд бол экспорт, манай хувьд бол импорт болохоор ОСБ банц хоёроо авчих. Тэгээ зарим тохиолдолд энэ урт талтай спортын зал, мен тавирын зал дээр арай өөр технологи байдаг юм л та. Тэгээ тим юм ингээд нэг 3 төрлийн юм авах ер нь болчих гээд байна. Тэгэхээр бол зээлийн лимитийн асуудлаа шийдэж чадах юм бол бүх аймгийн одоо төлөвлөгдсөн тэр 100 сумаа нэгэн зэрэг хийж болно л да. Одоо бол яг тэ нэг хүртээх маягаар баг л явж байна л да. Ер нь бол Монгол улс бол зээл авч хөгжих хэрэгтэй. Яг тэгвэл бид төлж чадна. Энэ дэлхийн хүн ам өсөд байдаг энэ эрдэс баялаг гэдэг юм чинь багасаад байна шүү дээ. Нөхөддөг учраас. Тэгэхээр бол үнэн нь бол энэ жилийнх шиг нэг юм энэ жилийн үнийн буурт бол төр зургийн юм л та. Зээл өгч амладаг аргыг Монгол Ардын намын бүлэг хаачлаа л да. Нөгөө зээлийн лимитэнд хүрсэн байна гэд. Тэгээ тэр зам хаагдсан учраас төсвийнхөө нэг их найд төгрөгнөөс л өхөөсөөр аргагүй байдал руу орчиход байгаа. Ухаантай хүмүүс сонгогдсон байлгүй дээ. Ухаантнууд шүү дээ. Та нар ч одоо бидний ам итгэлийг аваад энэ нэмийг бодохгүй биш. Бодохын дээр бодож цаана гарсан байгаа. Тэгээ яагаад ийм хийд юм бэ? Хурлаар тэгээ баталсан тэгээ энэ болохгүй гэж зөндөөл ярьсан. Яг л хийх гэж байгаа бол энэ ч нөө айгүй хурдан баригддаг учраас эхний жил 5 тэрүүгээр нь тэрийг барина. Дараа жил гэдэг юм бол энэ ийм технологи төр байхгүй. 5 одоо 5000 хүнтэй сум байна. Одоо арангаа хашаач гэдэг юм уу. За бүр хамаагүй говьроор хэлээ гэвэл дундгав эрдэндээ даш гэдэг юм. 1000 хүнтэй сум байна. Байна. Тэгэхээр эхлээд 5000 хүнтэй сумаа төвлөрсөн газар жаахан хөгжүүлчихэд араас нь бусдыгаа дагуулах илүү байна уу? Эсвэл зүгээр тарамдаа цацаа хайсан нь өнөөгийн цагүед аль нь чухал байна гэдгийг миний найс боддоо. 16 он гэж ярьж байгаа шүү дээ бүгдээр. Нугаад явах тийм. Эдгээр хаана нэг хүний өмнө хэлэх юмтай байх. Монголын ард түмэн хөдөөхөн хүнийг хурж болдго юм шүү. Монгол хүнийг хурдаг юм шүү. Яг үнэ. Зүгээр нэг сайн ганцныхаа бохон өлгсөн өвгөнд бол үннийг л хэлэхгүй болдго юм шүү. Монгол хүнийг бол сумыг бахарах үзлээс хизээс салгаж чадахгүй. Сумын төвч нэг аятайхан тийм. Сумын захиргааны нэг хүн гараад явж байгаа. Тэгээд нэг даруухан тийм. Гэсэн мөртлөө өөртөө юм болгоно туйлс. Монголын хөгжлийн 360 хэдэн сум гэдэг чинь 365 өөрийн туйлстай тоонтох байхгүй. Ярилцлага дуусч байгаад баяртай байна. Учир нь бид ярьдаг хүмүүс биш, байшин барьдаг хүмүүс. Баярлалаа. Okay, thank you so much. За одоо ингээ мэлэн даарч боллоо. Дараа ирэхэд шин сум төслийн үзүүр шижүүрэн ч гэсэн орж ирсэн. Таны нарийн боовны юу ч бүр нэлээд том ажилчид автсан байх болтугай тий. За баярлалаа. 1,565,000 км квадрат бүхий Монголын өргөн их уудам нутгийн 329 суманд таран амьдарч буй 146,000 өрх айлууд байна. There is a house in New Orleans. They call the rising sun. За тосхоо.